Hey юу яцхан залуусаа Newsack in the house тэгээд энэ удаагийн бичлэг болоо Гинжин болон Mrs. Sam-ийн энэ мөч тоглолтын одоо бэлтгэл дээр хүрэлцэн ирсэн байна. За хэрвээ та бүхэн харж байх юм бол ерөнхийдөө манай хоёр бол маш том зааланд бэлтгэлээ хийж байгаа. Тэгээд сүүлийн 1 сар бол одоо бэлтгэлээ бол маш тууштай хийж байгаа. За цааврын тоглолт бол 8 сарын 17-нд тэгээд тоглолт ерөнхийдөө нэлээд өгцөн байгаа. Тэгээд өнөөдрийн миний бичлэгийн гол санаа бол ерөнхийдөө нэг юм влог яваад тий одоо влог яваад тэгээд яг бэлтгэл ерөнхийдөө яг ямар хуу байна. Тэгээд бас тус рэпрүүдээс нь өөрсдөөс нь ярилцгийг аваад гоё сэтгэлийн сонсоо тэгээ явна. За тэгээд бичлэгэнд орцгоё. Энэхүү бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXBet хамтран үргэлж байна. Хэрв та 21 болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод өөрийн мэдээллийг үүсгэн Newsack гэсэн промо кодыг ашиглан анхны депозитдоо 100% бонус аваарай. Тэгэхээр яг одоо энэ мөч тоглолтын ерөнхий DJ-ээр ажиллаж байгаа. За DJ Варята уулзж байна. Та бүхэн бас Yota House-ын хөтлөгч гэдгийг мэдж байгаа бох. За юу юм бро? Та янда юу вэ? За ажил дээр сайн уу? Сайн явж лээ. Чинээ явсан. Оо сайн. За энэ мөч тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө одоо хэдэн хувьтай явж байна. За та хэд ерөнхийдөө хэр удаан хугацаанд бэлдээ нэлээл бэлдээд тах шиг байна. Тийм, бараг сүүлийн 1 сар эрчимтэй бэлдлээ. Аха. Тийм, тэгээд одоо нэг 70-80% байна гэж харж байна. Үлдсэн өвн одоо цэнгэлтэгтэй очиод нэг бүгд цэнгэлтэг мэдэгдэн. Аха. Одоо ингээд за тоглолт болоход ерөнхийдөө 6 хоногийн хугацаа үлдчихлээ. Тэнгүүд цэнгэлтэгтэй нөгөө нь саунд маунтын чеклэлтэй хүмүүс ингээд одоо үзэж одоо ингээд дуулж мулж үздэг шүү дээ. Тэр нь одоо тэрний бэлтгэл ажил ерөнхийдөө яг хэр удаан болд юм бэ? Цэнгэлтгийн саунд маунтыг тааруулах маань. Тэр ер нь янз шүү дээ. Нэг 7 хоног юм дотор байна орондоо. Тэгээд нөгөө тайз засалт нь ороод ирэхээр. Аа энэ тоглолт дээр би бас сайн хэлж мэдэхгүй нарын баг байгаа. Аа арын багаараа. Аа за цааврын чи хувьд ерөөдөө маш олон цагийг энэ амар том зааланд бэлдээд тах шиг байна. Бусад хамтлаг дуучид яг ингэж одоо бэлддэг юм бол одоо яадаг юм бол ерөөдөө яг тэг өнө бэлтгэл ажил яаж байгаа юм бол бүгд ер нь тоглолт гэдэг ер нь бол тодорхой хэмжээний бэлдэнэ. Аа. Гэхдээ миний харж ирснээр манай хоёр болохоор айгүй сайн яг эрчимтэй бэлдэж байгаа. Хүмүүст нэг гоё юм үзүүлэх гээд. Аа за брогийн хувьд Yota House-ын хөтлөгчтэй тий. Танах ерөнхийдөө жоохон завсарчсан байна уу? Ямар хүн адилтай байгаа вэ? Ойр бас Yota House-ын шинэ дугаар үтсэнгүй. Тий, сая нэг сабын дугаарыг битсэн. Эх 7 хоногийн шинэ дугаар гарна. Тэгээд би бас нэг 6 сар тоглолт гараад тоглолт эхлэхэд завгүй бай. Тоглолтондоо анхаарал тийшээ бас зав орж өгөхгүй байна. А та ч одоо crew label гэж ярих юм юу юм бэ? Crew одоо label болохгүй л Yota-нээсээ хөгжүүлээд явж байгаа тий. Ааха. Манай Rookie-гийн өөрийнх нь яг үүсгэн байгуулсан Yota. А танаа нөгөө хөтлөгч нөгөө залуу бас шинэ рэпер гэж сонссон тий. Тий, рэпер. Артист одоо бас хөтлөгч гэдэг байгаа. Ааха. Бодохгүй шинэ уран бүтээл. Сая нэг Team Tomodachi гэлөө. Team Tomodachi. Тэрийг ремикс Монгол хөлбөрийн хийсэн. Ааха. Эхний 10-т орсон бас хөөрхөн үзэлттэй явж лээ. За окей. За тэгвэл тэгээ тоглолтын дамжуулт руу. Өнөө броогоос гадна ямар DJ-ийн тоглолт байна? Яг одоо надтай зүг хамтаж үндсэн DJ-гээр Don Terry-тэй байгаа. Тэгээд одоо урд гарах нөө DJ-нэр гэвэл Mag God Goriner хүрэлцээ. Эндээс нэг бэлэг гэдэг нэг залуу. Ааха нөгөө нэг нислэг тавгийн хөтлөгч шүү дээ тий. За тэгвэл үнэхээр гоё халуухан шоу болох юм байна. Хүмүүсийг амжаад үзээрэй л гэж хүсэе та одоо. Одоо ер нь тий одоо энэ хараадах тоглолт бол энэ тухайн өдрөө шийдэгдэх болсон юм шиг байна тий. Одоо чинь бид нар Night with Us гэж харж байгаа борлуулалт амар муу байсан. Яг тухайн өдрөө шийдэгдсэн байна. Тэгэхээр бас энэ тоглолт ч гэсэн тухайн өдрөө шийдэгдэх нь одоо тэгтээ угаасаа гадуур мадуур ч гэсэн яригдж байгаа хамгийн халуухан тоглолт болох гэж яригдж байгаа шүү дээ. Энэ зүүнний хамгийн халуухан тоглолтын нэг. Тийм бро бас гоё халуухан сэтгүүдийг тавиарай. Тэгнэ. За thanks bro. За баярлалаа. Yeah,
운동도 곧 화요 시원하고 그렇지. 자. 저번 주부터 됐으면 나가요. За хай. Хай. За тоглолтын бэлтгэл ажил сайн уу? Сайн. За өдөржингөл бэлдэх шиг шүү дээ тий. Харин ч жоохон завсарлаа л байж та. Аа за тоглолтын бэлтгэл ажил одоогор хэд хүртэл явчихна? За одоогоор ховлох их зүйл байна. Гэтэ ер нь нэг 60 марштай юм уу? Тийм. Ерөнхийдөө жижиг сажиг цэвэрлэгээгээ сайн хийчихвэл боллоо да. Аа. Аа тэгээд одоо нөгөө тойлын тоглолт чинь жах элефт нэг өдөр тогтсож байгаа. Хит парк дээр. За энд дэж байгаа айцтай байна ямар вэ? Ер нь бол айцгүй байгаа шүү дээ. Итгэлтэй. Тийм. Тэгээ нэг хөвлийн баг гурал дээрс нэг юм панчанго тоглолт гэлтэй тэнгуут хүмүүс юм ч дуу урд нь хүмүүс дуулахгүй мөн. Тэгээ нэг ийм их хандлагаар үзэлтэй. Тэгээд панчан гэдэг үгийг одоо ер нь бол одоо нэг ингээд ямар нэгэн артистик ер нь хинч байсан панчан гэж нэрлэх өөр амар яс зүгөө санагдаж байна. Тэгээ панчан гэдэг чи одоо юу гэж байгаа юм бэ? Тэгэхээр тэр одоо битэрийн тоглолтын дээр ирж байгаа одоо гест артистууд маань тий бол панчан бол биш байдаг байгаа шүү. Тэгээд яг ахын дүүс найз нөхдөд хүрээлэлтэй одоо панчан ерөөсөө биш тий одоо шууд утгаар хэлэхэд бол бидний одоо найз нөхөд хүндэж зочд байгаа. Тэгэхээр одоо ер нь цааштай хүмүүсийг уриалахад альва одоо гест артистуудыг панчан гэж нэрлэхэд зогсох болох хэрэгтэй. Энэ бол маш муухай. Ер нь бол айгүй муухай доромжилж байгаа юм шиг сонсогдож байна. Тэгмээ энэ олон тоглолт шүү дээ. Одоо жах элефт, МОЖ, G-Rock бэ. За яагаад онцолж энэ мөчтөр хүмүүс ирэх хэвээр? Яагаад юу энэ мөчийг үзэх? За нэгдүгээрт болвол энэ бол бит хоёрын хамгийн анхны тоглолт. Нэгдүгээрт хамгийн анхны тоглолт болж байна. Хоёрдугаарт зүгээр бит хоёр гарч ирээд дуулаад буухгүй. Энэ бол яг нөгөө бүрийн хэмжээний лайв концерт гэж явах учраас ирэх ёстой болов гэж бодож байна. Маш олон баг хамт олон ажиллаж байгаа. Та нар ингээд одоо ийшээ харвал манай найруулгын баг, бүжгийн баг тийм. Тэгэл бит хоёр ингээд нойр хоолгүй зүтгэж байгаа шүү. Энэ бол маш том шалтгаан. Тэгэхээр яг нөгөө ийм гүнээс гарч байгаа ийм одоо бит хоёрын сэтгэлийн одоо нөгөө зорилттой зүйл маань учраас энэ бол маш чухал. Тэнгүүтээ энэ бүх тоо амьдар. Yes. Амьд хөгжим байгаа юу? Амьд хөгжим ер нь бол харин байгаа. Яг бид сайн нөгөө нэг лайв сешн хийсэн шүү дээ. Тэгвэл нөгөө амьд хөгжим амлагтай явсан байгаа. Тэгээд тэрнийхээ дагуу хийх үү яах үү гэдэг одоо манай найруулагч маань шийдэн дээ. За окей. Тоглолтод амжилт хүсье. 8 сарын 17-нд уулзцгаая залуусаа.